Future Talks Mongolia podcast тийм байна. Дараагийн дугаар эхлээд бэлэн боллоо. За өнөөдөр манай студид Max Group-ийн хүний нөөцийн газрын захирлуудын зөвлөлийн гишүүн Нямлаажа хүрэлцэн ирсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За өглөөний мэнд, өдрийн мэнд. За тэгээ Нямлаажууд захирал маань бол манай салбарын маш туршлагатай одоо Максийн Нямлаажав гэдэг нэрээр альтартай тий. Домог болсон хүмүүсийн нэг байгаа. Тэгээд гой өөрийнхөө хүний нөөц болсон түүхээсээ ажлын гараагаа яаж эхэлжсэн, хүний нөөцийн мэрэгчлэр яагаад сонгосон тэр түүхээсээ эхлэе ойлаа. За баярлалаа. Юуны өмнө энэ подкастад урьж оролцуулсан баярлалаа. Өмнөх дугааруудаа бас харсан. Тэгш бүрэн багшаас эхлээд бас манай салбарт түлэн зөвшөөрөгдсөн мундаг амжилттай яваа юм карьерийн үзүүлэлттэй яваа хүмүүсээс оролцсон билээ. Тэгээд урилга хүлээж аваад баярлалаа гэд оролцсон байгаа. За ер нь бол анх бол би чинь философич мэрэгчлэр мөсийг төгссөн байхгүй юу? Мөсийг Монгол Улсын их сургуулийг философичоор төгсөөд тэгээ удирдлага ихтэймд бизнесийн удирдлагаар ерөн сурсан. Тэгээд яг бизнесийн удирдлага гээд суралцж байхдаа ерөөсөө л за байгууллага удирдна, бизнес удирдна гэдэг чинь ерөөсөө хүнээ удирдахаас эхэлдэг юм байна гэж ойлгож аваад за тэгэл яг төгсгөөсөө өмнө за ерөөсөө л би хүний нөөцийн чиглэлээр хүний нөөцийн менежерээр ажиллана гэл тэр үе чинь бас л яг бидний мэрэгжил бас яг од болж байлаа гэж тийм. Тий эдийн засаг хууль гэж явж байсан сүлдээ хүний нөөц, бизнес менежмент гэд эхэлжсэн яг тийм нэг гоё үед. Энэ чиглэлээ сонгож авчихсан. Тэгэл сургууль төгсөөл хайсаргал ууггүй хайсаргал ер нь тэр үчи бас ажил олоход хэцүү байдаг гэсэн шүү дээ. Хэдэн оны үе вэ? 2000 оны гэж байна. За 25 жилийн өмнө. Окей. Тэр үчи бас ажил олоход хэцүү байдаг гэсэн. Ялангуяа хүний нөөцийн менежер бол маш цөөхөн. Тийм мэдрэмжтэй тийм томоохон байгууллагууд л ер нь дөнгөж яг тийм ажил дээр хүмүүсээ авдаг байсан болохоор ажлынаас ховор тэгэл хайж явсаргал Enigma Group гэдэг бизнесийн байгууллага. Хойд бас нэлээд том групп байсан. Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол сургалт ном энэ төр гаргадаг байсан. Одоо Монголын үндэсний их сургууль гэдэг боловсрол за тэгээ аялал жуулчлал худалдаа гэд нэлээ олон ажилтнтай тийм бас олон чиглэлийн бизнестэй. Тэндээ яг хүний нөөцийн ажил хийгээд эхэлжсэн. Max Group-тай холбогдсон төгөөхтэй танд одоо Max-ийн хүн нөөцийн газрын захирал хийж гин танаа баг хэдэн хүнтэй байна? Max Group-тайгаа хэдэн оноос хойш холбогдож ажилласан бэ тий? Тийм тэгээд түрүү нэг Enigma Group гэж ярьжсэн тий яг бизнесийн байгууллагт ажлын гараагаа эхлээд за тэр чиглэлээр ажиллаж байгаад бас залуучдын байгууллагт ажилласан байж байна. Монголын залуучдын холбоо гэдэг. За тэр дундаа нэг хуучин полисийн залуучдын холбоо гэж байжгаад залуучуудын хөгжлийн полиси төвгээд сургалт судалгааны чиглэлээр залуучуудын суурь судалгаа гэдэг тийм гоё байгууллагт. Судалгаанаас гадна дээрэс нь бас нөгөө дүүргүүд дээр дүүрэг болгон дээр ингээ Монголын залуучдын холбооны салбар зөвлөгөө байдаг. Тэднэрийг бас ерөнхийдөө хариуцдаг анхан шатны байгууллага харьцан ажилтан гэдэг. Тийм сонирхолтой байгууллагт бас ажиллаж үзсэн. За тэгээд залуучдын байгууллага төрөмс байгууллагуудаа ажиллах чинь бас жоохон хэцүү шүү дээ. Мэдээж ажил сурна, олон хүнтэй харилцсан, сайхан. Гэхдээ бас нөгөө санхүүжилтнээс хамаарат те цалингийн хувьд ч юм уу бас гэр бүлтэй ингээд хүүхэдтэй болсон байсан дараагийн карьергээ бодохоор бас дараагийн ажил бас ирж шаагаад тэгээд Max Group-тэй анхны хүний нөөцийн менежерээр орчихсон. Хэдэн онд вэ тэр? Одоо 2006 онд ямар гоё их олон жилийн өмнө. Тийм анх яг Max-тайгаа тэгж одоо холбогдчихсан. Ажлын зараар яваад очиод ажилд орж исэн. Тэгээ намайг ороход бол нэг том компани Max Pix гэдэг нэг том компани. Тэгээд 300 гаруй ажилтнтай зөвхөн одоо худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багт нэг ажилд орж исэн. 2006-наас хойш одоо тэд 300 хүнээс одоо 6000 ажилчинтай. Тэгэд 20 гаруй бизнестэй. Тийм групп болтол нь ингээд гоё хамтдаа өсч хөгжсөн байна. Тэгэд хамгийн одоо таны 2006-наас хойш хэрэгжүүлээд ингээд гоё өөртөө бахархмаар хүн өөрийгөө нэг гоё бас үнэлж эхэлсэн шүү дээ. Тэр мэдрэмж нь хизэнээс би болсон те. Ямар гоё таны санаачилсан ажлууд байна. Нэг ажилласан жил тэгээ бизнесийн түүх маань ингээд маш өргөжж тэлээ, томроод те хурдтай хөгжөөд
маш олон бизнест ажилласан болохоор мэдээж одоо санаачлсан хийсэн гэвэл одоо үнэхээр тийм хаашгүй баг. Гэхдээ ерөн зүгээр би саяхан бас бодсон юм. Дотооддоо бас нөгөө группийнхээ удирдлагуудын оролцдог подкастт орох үеэрэж бас ер нь ярьжсэн санагдчихэв. Эхэндээ бол ингээд нөгөө дөнгөж одоо тэр үед чинь нөгөө хүний нөөцийн мэрэгчлэн менежер гээл те дөнгөж одоо хүн ажилд авахаас эхлээл ажиллаад явж исэн бол дараа нь бол нөгөө групп маань өөрөө ингээд нэг компани байжгаад олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп болоод ингээд өсөөд хөгжөөд томроод олон төрлийн бизнест ороод эхлэхээр нөгөө хяналтаа алдахгүйгээр одоо 500 мянган үнэтэй болоод тэгээд ингээд олон салбарт болоод эхлэхээр чи тэнд яг одоо нэг хүний нөөцийн удирдлагын юм тогтолцоо хүнээс хамааралгүй нэмлаажв эсвэл одоо оюун чимэг нэг янзаар хийдэг биш те хүнээс хамааралгүй юм тогтолцоо бий болгох юмсан. За тэгээ ялангуяа олон улсад одоо ямар байгаа нь те тэгээ Азид ямар байгаа, Монголын томоохон одоо тэргүүлэгч байгууллагууд, сайн менежменттэй компаниуд ямар байгаа одоо тэднээс дутгааргүй тийм хүний нөөцийн ухаалаг тогтолцоотой байгууллага болох юмсан л гэж эхэндээ бол маш их зорддог байсан. За тэгээд мэдээж одоо удирдлагуудын дэмжлэг, сайн менежерүүдийн багийн ажиллагаа, за тэгээд бүх одоо хамт олонны минь оролцоо гэд өөрийн ч одоо бас суралцаж хөгжсөн хичээл зүтгэлтэй энэ бүгдээрээ бас нөгөө сайн бага бүрдүүлээд хүний нөөцийн сайн бага бүрдүүлэх нь бас айгүй чухал байсан. Мэдээж тогтолцоо бий болгох юм шиг би ганцаараа ч юм уу манай захирал ганцаараа хийж чадахгүй шүү дээ тий. Тийм болохоор сайн мэрэгчлэтнүүдийг сайн талантуудыг ялангуяа хүний нөөцийн бас сайн хүмүүсийг хөтөлбөрийн зах зээл дээрээс компанida ба групптэй нааш сонирхлын татах тэгээд сайн хүмүүсийг сонгож авах тэгээд тэр хүмүүсээ доктортой ажиллуулах гэдэг. Эхлээд HR-ын баг дээр би бас нэлээх ажилласан л та. Тийм тэгээд яг санаачлах хийсэн зүйл гэдэг жисэн. Сүүлийн жилүүдэд буюу ер нь цардхлын дараанаас хойш одоо их олон зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Бид нар хоёр зүйл рүү л ер нь Макстай хичээж ажиллаж байгаа. Хамгийн нэгт болохоор хүмүүсийнхээ нөгөө одоо тэр өрөм зөөршлтийн дараа хүмүүсийн сэтгэл зүй болоод биеийн хувьд бол маш дэлхийд даяараа өөрчлөлт орж ирсэн учраас хүмүүсийнхээ ажилтныхаа болон тэдний гэр бүлийн сайн сайханд илүү их анхаарч хөтөлбөрүүд, бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөр бүх зүйл маань бас тийшээ нэлээх чиглэсэн. Нөгөө талаасаа Максд ажилласан хүмүүс одоо илүү их хөгждөг, илүү шинэ ур чадваруудыг эзэмшдэг тий. Илүү одоо сонирхолтой сорилтуудыг хүлээж аваад түүнийг давж гардаг, суралцдаг. Тийм тодорхой хугацааны дараа Макс ирснээсээ илүү их чадахчсан, илүү хөгжсөн, илүү сурцсан, илүү тэгээд сайн сайхан байдлын дэвшилсэн тийм л ажилтнуудтай байхыг зорж сүүлийн одоо 20 оноос хойш гэх юм уу 5 жил болж байна. Энэ тал дээр илүү их ажиллаа ер нь манай багийнхан. Зөв. Нэг юм үгдэн шүү. Нөгөө А тоглогчид дууддаг. Б тоглогч Б дуудчихдаг гэдэг. Тэгээ би нөгөө Максийн хүний нөөцийн багийн маш баг дотоос айгу олон миний найз байдаг. Тийм шүү тий. Максийн HR-уудыг харахад маш гоё галцогтой, үзэсгэлэнтэй тэгээд айгу мундаг чадварлаг эмэгтэйчүүд байдаг надад санагддаг. Тэгээд манай нэмлажуу захирал өөрөө бас тийм болохоор тийм гоё хүмүүсээр бага бүрдүүлж чаддаг байх ч бодож чинь. Та ер нь хүний нөөцийн багт хүн сонгож авах та тий. Ер нь Макс хүн сонгож авах та ямар зан чанаруудыг голчилж төлөхөр одоо манайх яг ийм тий номер 3 1 2 3 ийм зүйлүүдийг шалгуур болгож авдаг юм аа гэдэг тэр зүйл нь юу вэ тий. Тэгээд би чинь танаа Максд орлоо гэж утгах тий. Жишээ ингээд ямар шалгуурыг би давсан байх хэвээр юм тий. Мэдээж нөгөө ажил албан тушаалын төвшин цар хүрээ гэд удирдах ажлуу тийм ингээ ажил мэргэжлүү гэд шалгуур нь бол ялгаатай. Гэхдээ ерөнхийн нэг ийм хүмүүсийг авах юмсан гэдгээр анхнаасаа манайх нэг зөв хүмүүсийг ажилд авах юмсан гэдэг нэг хамгийн түрүүнд тэр нэг хандлага талаа илүү хардаг л. Намайг орохч тийм байсан. Ажилд ороход анхнаасаа Максийн нэг суур соёл бодлого нь тэгж тавигдсан байсан. Тэгээд би өөрөө ч бас тэр тал дээр нэлээх ер нь эерэг зөв хандлагатай, зөв хүмүүжилттэй тэр нэг суур өгөгдөл юм одоо суурин зөв бол ер нь яаж ч одоо хөгжөөлж, чадахжуулж, засаж залруулж тий болдог гэдэг нэг үзэл баримталтай байсан учраас тэрл дээр ер нь бас илүү их
фокусладаг байсан. Бодлого, стандарт одоо дүрм журам, заавар зөвлөмж бүх зүйлс ер нь тэрлүү их хазаадаг. Дээрэс нь манай үүсгэн байгуулагч захирлууд ч бас ер нь тэр тал руу илүү их бас юу таахгүй юу? Философи нь тийм. Одоо манай гамбатар ерөнхийлөгч гэхэд бол нөгөө хөдөлмөрч сайхан сэтгэлтэй гэж хүмүүсийг маш их одоо тэгэж нөгөө шалгуур шаардлага тавьж өөрөө ч одоо яг хөдөлмөрч сайхан сэтгэлтэй байх гэдэг дээр өөрөөсөө бас аяйгүй үлгэрэлдэг. Тэр нь ерөөсөө бас хүмүүстэй ингэж дамжаад байгууллагын үүсгэн байгуулагчдын философич нь бас нөгөө байгууллагын соёл үндсэн бүхэл зүйлийг ингэж уусан шингээ тодорхой хэмжээгээр бас трендтэй уялдаад хөгжөө явж идэг. Тэр тал ер нь давмгадаг байсан байна. За тэгтээ мэдээж нөгөө талаасаа бид нар одоо нөгөө царины сайхан зайсуулахгүй гэдэг лөө зөвхөн сайхан сэтгэлтэй байдаг гэдэг ажил хийх хэрэгтэй, үр дүн гаргах хэрэгтэй, үнцэн бүтээх хэрэгтэй үстэй тий. Тэгэхээр мэдээж одоо тухайн чиглэлийн ажлын тэр нөгөө цогц чадамжаа мэдээж харна, мэдлэг, туршлага, за тэр мэдлэгээ нөгөө ажил бүр ойлголт болгож одоо бүрэн ойлгох тий. Тэгээл эрэг зөв хандлага яг тухайн ажлын ур чадвар гэдэг мэдээж тавьдаг шаардлагууд бол байгаа. Ялангуяа дээд түвшний удирдлагуудаар бол бид нар ер нь бол улсын трендийг уялдуулад, Максийнхаа хүний нөөцийн бодлого стратегтэй уялдуулад өнгөрсөн жил бид нар нэг сид түвшний удирдлагын цогц чадамж гэдэг тэн дээр бас нэлээ зураглаад, багцлаад явсан. Ер нь сэтгэлгээ буюу одоо нөгөө тарих ажиллаж явах хэрэгтэй тийм зөв ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тийм ухамсар тарих ажиллаж явах хэрэгтэй сэтгэлгээ талаасаа. За тэгээд мэдлэг одоо ажлыг хамчин бүхэл түвшний ялангуяа бизнес менежментэд бол бүхэл чиглэлийн мэдлэг олж аваад тэгээд мэдлэг ойлголтоо сайжруулсан байх хэрэгтэй. Дээрэс нь нөгөө ялангуяа удирдлагууд дээр бол удирдах ур чадвар тийм яг манлайлах удирдан манлайлах талаасаа гэдэг ингээд цогц чадамжаа бас бид нэр зураглаад сургалт төгжил хөтөлбөрүүдтэй шингээгээд тэгээд энэ маань өөрөө нөгөө талантыг сонирхлыг татах, олж авах, одоо ажилд авах, доктортой ажиллуулах гэд бүх зүйлтэйгээ бас уялдаад явж байгаа. Сая өнгөрсөн одоо нэг 7 хоног нэг Солонгосын форум болоод өнгөрсөн тий. Тэгээ энэ жил бас нөгөө форумын маань нөгөө сэдвүүн өөрөө хүн ба хэмэл оюухны хамтарсан ажиллагааны тухай байсан. Тэгээд тэн дээр бас хандлага ирсэн. Тэглээ. Хандлага дандаа ярьсан. Бид нар 2 өдөр нэг зарим манай хүмүүс хандлага ярьж дуусаагүй. Яг энэ чинь яалтчгүй хандлага бүх цаг үед чухал хэвээрэл байх болно. Тэгэд бид нар нөгөө AI тухайн 2 өдөр сонсон бол хамгийн их одоо яригдсан зүйл яг хүмүүс бие буюу хүний тэр дотор зүйлээ хөгжүүлэх хүн байх, тэ эмпати байх, харилцааны ур чадвартай байх, манлайлагч байх, харизматай байх тэр зүйлүүдийг дахиад айгүй их хэрсэн байхгүй. Тийм ээ. Би бас яг өөрөө явж гисэн. Манайхс ч нэг 14 хүн явсан. Тэгээ хүмүүсээсээ цаг тухайд нөгөө бас наашаа мэдлэгээ хуваалцаал мэдээлэл хуваалцах. Тэгээ өөрөө бас яваагүй үлдсэн хүмүүс маань нөгөө биднээс судалж болохгүй шүү дээ тийм. Пэйж хуудас вебсайт руу хандаад яг тухайн цаг үедээ орж байгаа мэдээлэл илтгэлүүд судалгаа бодлого юмнуудаас хараад үзээд тэгээ бас ер нь бол баяртай байсан. Өмнө нь бол ингээд нэгэн уршин бол дан хиймэл оюун ба технологи ер нь ирсэн шүү дээ. Айгүй эрчимтэй ярьжсэн байхгүй. За гэтэл нөгөө талдаа бас тийм би бол хүний мэдрэмж чухал гэж их яриад байгаа. Ер нь эсвэл үед тийм хүний мэдрэмж тэр одоо химэл оюун хийж чадахгүй зүйлийг яг хүн өөрөө хийдэг. Эсвэл химэл оюунаа зөв сургаад одоо нөгөө ухаалаг одоо болж төлөвшөж хүмүүжихтэй одоо хүн шиг тийм химэл оюун маань өөрөө бас эерэг зөв ухаалаг тийм одоо болж хөгжиж бид нартай хамтарч ажиллахад нь бид нар тэрийг түүл болгож ажиллахад илүү мэдээж нөгөө хүний мэдрэмж, хандлага, ухаан гэд бүхэл зүйл чухал учраас энэ хоёрын хослол дээр бол бас айгүйх ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг л бодвол үнэхээр л нэрээ тиймдээ гэд бид нар яг л бодож исэн зүйлийг дэлхийд даяар дахиад бас адилхан ярьж исэн. Тэгэхээр сонсогч ичааруудаа хэлэхэд тэр хандлага, харилцаа чинь тренд стил чухал хэвээр байгаа шүү тий. Бас нэг гоё мессеж нээвсэн байхгүй. AI
AI-аар орлуулшгүй хүн байхын тулд хүний мөн чанар, хүний тэр суур ур чадваруудаа сайжруулна. Тэгжээж та илүү хүчрхэг байна. Тэгэхгүй нэг гүлээс нь мэдрэмжгүй байвал угаасаа AI таныг орлуулчихна те. AI тэр нь байхгүй юм чи те. Тэгэхээр AI-тай гоё орлуулшгүй илүү чадварлаг байхын тулд тэр ур чадвараа хөгжүүлээрэй гэдэг мессежийг бид 2 өдөр сонссон шүү. Тэгэхээр сая бас Макс дээр бас гоё хандлагыг хардгаа гэдэг чинь хүмүүс ингээд дахиад нөгөө ханддаг гэдэг бас залхахдаг хүмүүс бийд юм билээ. Өвөө энэ бол залхахсгүй зүйл нэг хамгийн чухал хэвэр байсаар болно гэж бас дахиад хэлмээр байна. За тэгээд Немлодис захирал манаас манай Ячар магазины 10 сарын 10 одоо нөгөө хүний нөөцийн салбарын өдөр гарсан сэтгүүлийн маань одоо нөгөө үндсэн зочин болж орсон байгаа. Тэгээд манай Ячарууд бас аль хэдийн уншсан баг ч уншаагүй хүмүүс байгаа. Тэгээ энэ ярилцлаган дээр бас гоё Макс маань их аюугаа хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг юм билээ. Тэ. Одоо энэ хөтөлбөрүүдийнхаа тухай хөтөлбөр системтэй хэрэгжүүлсний дараах үр дүн юу вэ? Тэ. Одоо ер нь ингээд би өөрөө бас сургууч багш игээд байгууллагуудаар явдаг хүний хувьд харахад хөтөлбөрийг гоё цогцоор нь хэрэгжүүлж байгаа газар маш гоё өөрчлөлтүүдийг харагдаад байна. Харин нэг юм системгүй гинт одоо тренд болж байгаа сургалтыг ч юм уу тренд болж байгаа багшиг ч юм аваад тахаар бас тийм өртөнтэй биш байгаад байдаг. Тэгэхээр та гоё хөтөлбөр явахын давуу тал юу юм? Танаа дээр ямар хөтөлбөрүүд байна гэх талаараа гоё яриач. Тий. Ер нь яг ингэж бодлогоо байгууллагын стратегтэй уялдуулаад олон улсын тренд чиг хандлага тий дэлхийд аяар юу болж байгаа гэдэг ингээд судалгаа шинжилгээ дата анализ хийгээд хүний нөөцийн бодлого стратеги тодорхойлоод явхад нөгөө яг за тэр гой бодлогыг бол хинч одоо тодорхойлж чадна тий бодлого стратегийг яг тэрийг хэрхэн яаж ямар арга аргачлал ямар одоо багаж зэвсгээр хэрэгжүүлэх юм бэ гэдэг зүйл маань хүний нөөц төр бол яг хөтөлбөрүүд болж бууж ирдэг. За тэгэхээр нөгөө бид нар нэг 3-5 жилийн ялангуяа сүүлийн жилүүдэд бол 3 жилийн стратеги дээр бид нар илүү ерөөдөө нэг 3 жилээр хараад тэгээд бизнес төлөвлөгөөндөө тэрийг тусгаад хэрэгжүүлээд явж байгаа. Гол яг хөтөлбөрүүд маань гэвэл яг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгцсэн бас бусад салбарын маань хүмүүст жишээ болох үед санаа ах хөтөлбөрүүд гэвэл 2 гол том хөтөлбөр байгаа. За нэг нь болохоор ерөөсөө яг л түрүүний миний ярьдаг нөгөө 2 гол бодлоготой манай үйлддэг. Нэг нь хүмүүсээ хөгжүүлэх ирээдүйн сайн одоо талантуудаа бэлтгэх зорилготой. Нөгөөх нь болохоор хүнийхээ сайн сайханд хандах, ажилтныхаа сайн сайханд хандах. Ковидын дараа бид нар яг ажилтны сайн сайханд хандсан Max Happiness буюу за бүр монголчилж орчуулад ас жаргалтай ажилтан гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. За энэ маань өөрөө нөгөө нэг хөтөлбөр биш олон салаа хөтөлбөртэй тий 4-5 багц юм дэд хөтөлбөртэй сэтгэл зүйн эрүүл мэндийн ажилтны за биеийн эрүүл мэндийн тэгээд уяатай ажил буюу нөгөө ажил амьдралын балансыг хадгалж хөгжүүлэх зорилготой нэг хөтөлбөр байгаа. Багц хөтөлбөр. Дараагийн багц хөтөлбөр нь ажилтны гэр бүлийн сайн сайханд хандсан. Гэр бүлийн чиглэсэн. Илүү тэгээ сүүлийн жилүүдэд ялангуяа ажилтны гэр бүлийн санхүүр бас чиглэж байгаа юм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр маань 4 дэд хөтөлбөр маань дахиад дотроо салаад ингээд явж байгаа. Тэгээ ерөөсөө л нөгөө хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ л гэж бид нар ковидын дараа 20 оноос дахин шинжилэл хийсэн. Тэрийгэл за тэгвэл хүн төвтэй байна гэж яах юм гэхээр хүмүүсийнхээ сайн сайханд ас жаргалтай байхад ас жаргалтайгаар ажиллаж амьдрахад чиглэсэнтэй тэгээд гэр бүл нь нөгөө нэг амар амгалан гэр бүлийн тодорхой хэмжээгээр анхаарал хандуулад нэг ч гэсэн асуудлыг шийдээ дэмжиж ирэхээр хүн чинь нөгөө сайхан санаамар ажиллана шүү дээ. Илүү дэмж гарна, илүү ас жаргалтай ажиллана гэд тэр хөтөлбөр маань л байгаа. Тэгээд цахаас нь жоохон дурдвал илүү шинэлэгдүү гэвэл хүмүүс их сэтгэл зүйрөө илүү хандсан тийм mindfulness хөтөлбөр хэрэгжүүлсэн яг байгууллагын тогтмол одоо Макси ажилтнуудад болон гэр бүлийнх нь гишүүдэд үн төлбөргөө зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчтэй гэр бүлийн хөтөлбөр өгдөг юм уу тийм гэр бүлийн гишүүд ерөөсөө урьдчилал цагаа захиалал зөвлөгөөг авах боломжтой. Яг одоо байнгын үндсэн ажилтнтай болохоос эхлээд ажилтныхаа тэгээд нөгөө янз бүрийн ялгаатай хүмүүсийг бас бүхий л ялгаатай тал бидний хамгийн чухал хүмүүс тийм тэгэнгүүт нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа эсвэл гэр бүлдээ асаргаа шаардлагатай ажилтнууд одоо гэр бүлийн гишүүнтэй одоо гэр бүлдээ санаа зовх өвчтэй хүнтэй ч юм уу те
эсвэл хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ажилтнуудаа зориулсан сэтгэл зүйн хөтөлбөр ч гэдэг юм ингээд ялгаатай бүлэг бүрлүү тэгш хандах тал руугаа бид нар сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн гэд яг тухайн багцууд дотор өрмөц бас хэрвээ цаг байгавал дэлгэрүүлээд ярихаар боломжтой тийм хөтөлбөрүүд бол санаанууд бол мэдээж байгаа. Хамгийн алдартай нь манай нөгөө Макс гэр бүлгээд орон сууцны хөтөлбөр байдаг. Тий, тэрийг бол нөгөө олон нийтэд бас илэрхийлдэг учраас хүмүүс ерөнхийдөө мэддэг. Ажилтныхаа нөгөө амьдрах нөхцөлийг одоо Монгол орчин тий нөгөө орон сууцны асуудал хамгийн чухал мэдэх амьдрах хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар болохоор ер нь бүр 2000 оноос эхэлсэн юм байлээ л дээ. Макс өөрөө хүмүүстэй эхний ажилтнууд орон сууц, нэг өрөө байр, хоёр өрөө байр өгчээсэн түүхтэй. Тэгээ тэр хөтөлбөр маань тэр санаачлаг маань явсараад саяхан энэ well-being програмтай холбогдоод тийм Макс гэр бүл хөтөлбөр гээд. Тэгээ одоогор бид нар чинь нэг 500 гаруй ажилтнаа бас баггүй дүнтэй тий нилээд хэдэн тэр 10 гаруй тэрбум болсон уу. Тэгвэргийн хөрөнгө оруулалт шууд олгож байгаа мөнгөнд дүнгээрээ 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийцэн. Тэгээ энэ хөтөлбөрөө улам цааш нь гоё баяжуулаад явж байгаа гэдэг. Энэ цогц хөтөлбөр маань ерөөсөө сая ингээд нэг 3 жил эрчимтэй явсан. 23-аас 25 оны стратеги төлөвлөгөөнд яг одоо зорилтууд олоо явсан. Тэгээд одоо энэ хөтөлбөрийнхөө үр дүн бид нар энэ оны төгсгөлд хийж байгаа судалгаа тайлангууд тэгээ оны ихэнд хийх үнэлгээгээр ер нь хөтөлбөрөө бас хэр өгөөжтэй байсан. Ингэснээрээ бид одоо хүмүүсийн маань сэтгэл ханамж ямар болсон, соёл маань өөрчлөгдсөн юм уу, тий хүмүүсийн маань амжиргаа амьдрал дээшилсэн юм уу? Дээрэс нь нөгөө нэг бүтээмж тий ажлын бүтээмж нэмэгдсэн юм уу? Хүмүүс одоо илүү хэрч хүчтэй урам зоригтой ажилдаг болсон юм уу? Engagement нь яасан ингээд бүх судалгаа шинжилгээ юмнуудаараа үнэлээд өгнээд цаашаа явах юм. Алигаа авч явах уу? Алигаа одоо үлдээх үү асах уу гэж цаашаа хөгжүүл явах юм. Энэ хөтөлбөр илүү сайн. Бас нэг сайн хөтөлбөр гэвэл залгамж шалгаа бэлтдэг хөтөлбөрийн маань бас сонсч ирсэн байх шүү. Тий. Ер нь дээд түвшний удирдлагыг тэр болгон бид нар нөгөө системтэй бэлдэж чаддаггүй байсан. Тэгээд нэг 10 жилийн өмнөөс бол дээд удирдлагын залгамж шалгаа бэлтгэх хөтөлбөр гээд хэрэгжүүлээд эхэлжсэн. Тэр бол дунд ахлах удирдлага менежерүүдээс нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд сонгож аваад одоо тодорхой тооны өсвөр ирээдүйтэй ажилтнуудыг урт хугацаагаар олон төрлийн модулаар сургалт, коучинг, менторинг, за тэгээ багийн ажил, миний төслүүд хэрэгжүүлэх, job shadow гэдэг очиж нөгөө ажил дээр очиж дагалдан суралцах, олон тушаал дээр ажиллах гэдэг олон модулаар ингээд хөгжүүлээд тэгээд тодорхой нөгөө сайн гүйцэтгэлтэй илүү сайн бэлтгэгдэж чадсан удирдлагуудаас ер нь захирал, дарга, ахлах удирдлага гэд хүн ба байгууллага удирдах хүмүүсээ ерөөсөө бэлдэж ингэж бас амжилттай явдаг хөтөлбөр маань гээд залгамж шалаа 1, залгамж шалаа 2. За энэ жил бид нар нэрийг бас арай өөрчлөөд манлайлалын хөгжлийн хөтөлбөр гээд LDP 3 гээд хэрэгжүүлээ явж байгаа. Тэр хөтөлбөр улам гоё баяжуулаад олон улсын жишг бусад компаниудын бас туршлагатай туршлага солилцоод ингээд баяжуулаа явж байгаа. Тэр хөтөлбөр маань бас ер нь өгөөжтэй гэж байгууллагатай болон тэр өөрсдөө бас үнэлжтэй өгнөж явдаг. Гээд ингээд захаас нь дурдвал ер нь бас өгөөжтэй хөтөлбөрүүд байгаа. Ямар гоё. Одоо жишээ нөгөө ихэнх байгууллагуудын нөгөө ажилтны ажлаас гарах шалтгааны нэг чинь нөгөө удирдлагын ур чадварын асуудал аюул гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр залгамж халаагаа юм системтэйгээр хөтөлбөрөөр дагуу бэлдэж гэнэ гэдэг бол аюул гоё туршлага. Тэгээд HR-уудаа бас зөвлөхөд ер нь тэгдэг шүү нөгөө HR-ууд энэ удирдлагуудаа нэг сургачихсан. Дончтны удирдлагууд, захирлуудаа нэг сургамаар байна гэж өгдөг байхгүй. Тэгээд саяхан би нэг байгууллагад орсон чинь ажилтнууд нь тэгж сууж ирсэн. Гэхдээ бид нарыг сургаадах юм захирлуудаа сургаж байгаа. Шууд нэг сонсч ирсэн үгүй нэг хэл. Тэгээч гээд нөгөө шууд захирах өнөө нөөцийн захиралтаа гэж асууж байгаа юм чинь. Би энэ хичээж байна те. Би нөлөөлж чадах те сайжруулж чадах, өөрчлөж чадах хүмүүстэй би ингээд чатгаараа хийж байгаа шүү. Нөгөө талаар та хэд ирээдүйн бас манай удирдлагууд юу гэдэг аюугаа хариулжсан байхгүй. Тэгэхээр үеийн нөтөтөөс хэлэхэд энэ залхамж шалаагаа бэлтгэх, системдээ бэлтгэх гэдэг аюул чухал шүү. Тэгээд сая таны хариултнаас бас надад аюул гоё санагдсан зүйл нь ажилтнуудынхаа нөгөө гэр бүлийн санхүүгийн
тал руу айгүй анхаарч байгаа гэсэн ш. Тэгээд энэ тал дээр бас дэлгэрүүлэлт хэлбэл нөгөө орон сууснаас гадна бас ямар хөтөлбөр байна. Зарим ер нь бол нөгөө монголчууд бүгд одоо зээлдгүйхэн бараг байхгүй бах тийм ээ. Нөгөө талаар зарим байгууллагуудаа ингээ ичрүүтээ уулзаад айгүй гоё одоо нөгөө ажилтны хоримтлал тий. За нөгөө талаар эдийн засгийн одоо чиглэлийн мэдлэг олгох. Нэг газар очиход тэгжсэн. Бид нар ингээд манай ажилтнууд цалин нэм гэдээ харна би санхүүгээ хэрхэн удирдахаа сургалт өгсөн чи багассан гэдэг хэлсэн байхгүй юу? Хідэн дөрний цалинтай ч бай хамаагүй би байгаа зүйлээ зөв зөвхөстэй удирдах гэдэг нь айгүй гişнэн чухал талаар сургалт өгсөн чинь бас гомдол нь багассан гэж ярьжсэн. Тэгэхээр тэр чиглэл рүү бас танах гой задлаад ирвэл яг юу хийж юм те. Тийм. Тэр ажилтны гэр бүлийн сайн сайхныг дэмжих болон тэгээ сүүлдээ санхүүгийн гэдэг бас ихсэн гэдэг. Энэ бас ер нь хоёр талын зорилготой нэгт мэдээж хүмүүсийнхээ нөгөө одоо цалин орлогыг одоо зөв зарцуулах тий хуримтлалтай байлгахаас гадна яг нөгөө санхүүгийн байдлын дэмжихээс гадна нөгөө талаас санхүүгийн боловсролын яг хамт ингээд яг ингээд сургалт хийгээд байхгүй ч гэсэн тэр нөгөө хөтөлбөрүүдээр дамжаад хүмүүс ингээд боловсроод явдаг юм байл л тий. Одоо жишээ нь бид нар яг энэ талын хөтөлбөрүүд гэвэл за хамгийн ихнийх нь Max Loyalty гэдэг хөтөлбөр байдаг. Тэр болохоор нөгөө Max-ийн ажилтнууд манай бизнес чи өөрөө маш олон төрөл ялангуяа худалдаа үйлчилгээний бизнес олонтой. Зочид буудал, хоол, ресторан, түргэн Бургер Кинг, сүлжээ тэгээд M-Mart сүлжээ, дэлгүүр гэдэг фитнес жим гэд ингээд үйлчлэгийн салбар хүний байхгүй бас давуу тийм бүх бүгдийг л одоо хэрэгэлдэг юу байгаа даахгүй гэр бүлийн хэрэглээ болон хувь хүний одоо юутай холбоотой, өвчлөлтэй холбоотой. Тэнгүүт тэр хөтөлбөр маань нөгөө Max-ийн ажилтнууд одоо нөгөө Max-ийнхаа бүх худалдаа үйлчилгээний бизнесээр Max-ийнхаа бүх бизнесээс үйлчлэгээ авахлаа ингээд хөнгөлөлтөө ажил албан тушаалын зэрэглээс хамаарат хөнгөлөлтөө үйлчлэгээ авна. Дээрэс нь шууд нөгөө төлбөр тооцоогоо ихтэй зээлийн үйлчлэгээ гэх юм уу шууд ингээд ажлын үнэлгээ уншуулад тодорхой лимит заасан ийм хөтөлбөрийн одоо удирдамжийн дагуу заасан дүнд нөгөө нэг шууд үйлчлэгээ авах боломжтой зээлийн авалт хийх гэх юм уу та. Тэгээд тэр нь нөгөө шууд цалинтайгаа уялдаад цалингаас одоо баг хэмжээгээр сутгуулад хөнгөлөлтөө дээрэс нь нөгөө хүүгүү одоо зээлийн үйлчлэгээ авч байгаа гэх юм уу. Ийм loyalty гэдэг хөтөлбөр байдаг. За энэ маань бас хүмүүст их өгөөжлөг бид нар. Тийм дээ. Дахиад бид нар өнгөрсөн жил нэг аятайхан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэр маань болохоор яг өмнө бид нар хуримтлалын хөтөлбөр гэдээ явж исэн. 1-2 удаа талхлын хуримтлалын хөтөлбөр гээд Max-тэй ингээд том айн баяруудаараа одоо 20 жилийн агаар ч юм уу Max-тэй урт хугацаанд хамтарч ажилласан баярлалаа. Хамтайсанд баярлалаа гэд өндөр боломжтой юм өгөөжтэй хуримтлалын хөтөлбөр хэрэгжүүлж ясныхаа ноднон ер нь ингээд олон улсын болон Монголд хэрэгжүүлж байгаа тэтгэврийн хоримтлч гэдэг юм уу эднэртэй уялдуулаад сайн туршлагыг аваад өөрсдийн нүүц бололцоогоо нэмээд талхлын хуримтлалын хөтөлбөр гэдэг гоё хөтөлбөр санаачилсан. Тий. Тэр маань болохоор Max-ийн ажилтнууд нөгөө Max-д ажилласан жилээсээ хамаарат авдаг ийм ажилласан жилийн нэмэгдэл гээд тодорхой бас баггүй дүнтэй дүн байдаг. Дээрэс нь тэрнээсээ гадна нөгөө нэг цалингийнхаа тодорхой хувийг яг бид нарт тохирсон нэг хувь байдаг байхгүй юу? Бас баггүй тодорхой хувийг ажилтан өөрийн хүслээр хоримтлуулахаар яг тэр дүнтэй нийжил дүнгээр байгууллага одоо хоримтлал үүсгэх тий шууд ингээ мөнгөнд дүнгээр хоримтлал үүсгээд тэгээ жилийн эцэст топ банкуудын гол банкуудын дундчтай ижил хүү тооцоод нэлээд өндөр өгөөжтэй ямар гоё юу явж байгаа. Тэр хөтөлбөр маань нөгөө одоо ингээд дөнгөж жил гарсан болж байгаа мөртлөө одоо эхний хоримтлууд нь сайн өндөр дүнтэй болцсон. Тэгээ хүмүүс маань нэлээд ямар гоё хөтөлбөр вэ гэд бас оролцоо өндөртэй ингээд явж байгаа. Гэт ингээд бас санхүүгийн цэнхлэр цаашлаад бид нар нөгөө ажилтнуудаа зориулсан өөрийнхөө банк санхүүгийн байгууллагаар дамжуулаад ажилтнуудаа нөгөө бусад банк санхүүгийн байгууллагаас хамаагүй бага хүүтэй тэгээд нөхцөл нь одоо айхтар өндөр барьцаа ер нь барьцаа эднэр шаардахгүй цалинтайгаа уялдуулаад ингээд бас уяатан зээлийн нөхцөл санал болгох гэх мэт бас нэлээд хэдэн хөтөлбөр явж байгаа. Тийм тэгээд энэ маань яг түрүүлсэн нөгөө
зөвхөн өнөө маргааш нөгөө хүний мөнгөний хэрэгцээн дээр биш. Ерөнхийдөө хүмүүсийн нөгөө санхүүгийн хувьд зөв удирдан зохицуул, чоримдолтой болох ч гэдэг юм уу, санхүүгийн боловсролын бас гэр бүлийн хувьд дэмжиж явж байгаа юм. Олон талын ач холбогдолтой хөтөлбөр болж байгаа. Тэгээд судлаад хэрэгцээн дээр хүмүүс юу хүсэж байна? Ер нь мэдрэмж ба судалгаа датагаа ашиглаад тэрэн дээрээ заахи одоо нөгөө бодлоготойгоо уялдуулаад байгуулгын стратеги, нөөц бололцоо, тэгээд дээрэс нь хүний нөөцийн бодлоготойгоо уялдуулаад хөтөлбөрүүдийн ерөн санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд хүмүүс маань юу хэрэгтэй вэ? Тэрийг мэдэрхэл айгүй чухал юм лээ. Өстой сайхан. Юу гэхгүйгээр мөнгө санхүү гин талын дэмжгүүр нөгөө бусад хөтөлбөрүүд манаас яг тийшээл зориод байгаа. Хүмүүс юу хүсэж байна? Хүмүүст ямар хэрэгцээ байна? Тэгэл айгүй чухал. Зөв nice. Одоо миний мэдхийн одоо маркетинг ажилтнууд одоо ч гэсэн ажиллаад байдаг нь очрод нөгөө шалтгаан энэ юм байна л да. Тэр чинь нөгөө engagement тогтвортой ажиллаж байгаагийн одоо үндсэн шалтгаан учраас энэ хөтөлбөрөд өвдөн шүү дээ, тийм ээ. Тэр хүн чинь тэнд ажлынхаа төлөө гоё гоё тэ үрдөнтэй хөтөлбөрүүд аваад байна, сураад байна, нөгөө талраа давуу талууд их байна, тийм. Тэр гоё үрдөнтэй хөтөлбөрүүд байна. Баярлалаа. За таны харж байгаагаар танаас одоо Max Group өөрөө яг ингээд бизнесийн сегментээ харах юм бол хэдэн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Тэгээд энэ салбаруудын одоо хүний нөөц бүрдүүлэх ялгаатай байдал, челленжүүд юу вэ те? Тэр талаасаа ирвэл. За ер нь манайх ч одоо нэг 6,000 ажилтнтай. Тэгээд Max ер нь 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо нэг 4 бүлэг одоо кластерт үйл ажиллагаа явуулж байгаа. Группийн анхны л одоо бизнесүүд худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал гэд нэг бүлэг байна. За дараагийн нэг бүлэг нь дэд бүтц инженеринг буюу яг барилга, зам, тээвэр гэд салбарууд байна. Бизнесүүд мөн сүүлийн жилүүдэд ер нь бид нар уул уурхай хүнд үйлдвэрлэлийн том төслүүд ер нь энэ салбар маань илүү их тэлж өргөжж энд одоо олон мянган ажилтнаа ажиллаж байгаа. За дөрөв дахь гол салбар маань болохоор одоо хөнгөн хүнсний үйлдвэрлэл одоо манай Совцэд компаниас хамааралтай компани шүү дээ тийм группийн. Гэт ингээд нэг 4 багцад бүлэглүүл нэг 4 багцад гэхдээ компаниуд маань нэг том, жижиг, олон ажилтнтай, зүүн ажилтнтай гэдэг нэг 20 21 байна уу та. Заримдаа 23 болчихгоо. Зүүн ажилтнтай болохоор зарим нь бас үйл ажиллагаа нь цомхон гэвэл хасагдаад ер нь яг томоохон нэг 20 том ба дунд 20 компани үйл ажиллагаа явуулж байна. Зөв. Тэгээд энэ салбар хоорондын тэгээд хүний нөөцийн бүрдүүлэлттэй челленжтэй. Тий хамгийн бас хэцүү нөгөө бидний хамгийн эмзэг сэдв шүү дээ. Дэлхийд даяар л тийм юм те. Бид нар нөгөө бизнесийн үргэлжилт, тэлэлт, за тэгэл өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой нөгөө талантыг хайн, нэрн олон те дотроос болон гаднаас сайн гэтэл хүсэж байгаа ур чадвар ба цогц чадамж маань нөгөө талдаа бас зөрүүтэй те хүлээлт нэг айгүй өндөр байдаг бид нар нөгөө талаасаа бас хүлээлтийн маань хангах нөөц маань хэрвэн гэд хамгийн л одоо хэцүү асуудал одоо цааш улмал хэцүү болно. Тийм гэхдээ би болохоор би яхав бид нар болохоор юу яа дээ бид нар энд бас их айц үүстэй одоо байхаас илүүтэй ухаалаг л зөв стратеги боловсруулж судалгаа тоо мэдрэмжтэй хандаж тий ялангуяа одоогийн байгаа одоо бид нар 6,000 хүн гэдэг чинь маш их нууц баялаг шүү дээ хүмүүн баялаг. За энэ баялагаа дандаа гаднаас ирж хайж одоо эсвэл одоо байгаагаа алдахгүйгээр талантуудаа яаж нөгөө нэг илүү их сорж карьерийн хөгжлийн дэмжиж карьерийн тор нэхүүлж чадахжуулж тий байгаа баялагаа бид нар яаж үр өгөөжтэй нөгөө хамтарч харилцсан вин-вин зарчмаар ажиллах вэ гэдэг л айгүй чухал байдаг. За яг хөө тэр одоо дэлхийд даяараа л адилхан олон улсад адилхан худалдаа үйлчилгээний салбарын одоо үйлчилгээний ажилтнуудын иргэц за зочд буудлын үйлчилгээний ажилтнууд дэлгүүрийн тий худалдаа дэлгүүрийн борлуулалт түгээлтийн тэгээ хоолны бизнесүүд дээр нэг үйлчилгээний ажилтнууд гээд одоо ялангуяа залуучууд бол бас тэр ажлыг нэг дуртай биш хийсэн ч баг цагаар ирж чишээ яваад өгдөг ч юм уу тий ийм өөр болоод энэ хүмүүсийн ажиллах арга барил хандлага сэтгэлгээ өөр болоод байгаа учраас бид нар
За тэгвэл одоо бид нэр яах юм? За тэр айгүй эргэц өндөртэй газар дээр бид нэр одоо автоматжуулах хэрэгтэй юм уу тий? Заавал одоо бид нэр кассан дээр хүн ажилладаг, заавал хүн бараа зүүдэг биш яах юм? Одоо түрүүчээс явал очиход Starbucks одоо робот тий юугаа зөөгөл явж штэ бохироо зөөгөл хураагаад явж байгаа шиг автоматжуулах юм уу, орлуулах юм уу? Эсвэл одоо өөр ямар боломж байгаа юм тий? Ингээд маш одоо ухаалаг зөв ажиллах бол үнэхээр сорилт чаленж болж байна л да. Дээрэс нь нөгөө энэ эргэц одоо ур чадрын хомсдол дээр маань өрсөлдөөн маш өндөр тий. За үйлчлэгээний салбарууд дээр одоо эргэц өндөр байлаа. Хүн алдахгүй байлаа гэхэд нөгөө инженер техникийн уул уурхай хүнд үйлдвэрлэл мэдээллийн технологи гэдэг эсвэл барилга зам гэл тэгэхээр чинь инженер техникийн хүмүүс тий сайн инженерүүд хэрэгтэй байдаг гэтэл цөөхөн инженер төгсөөд бид нар олон байгууллага булаацалтад авчдаг эсвэл ихэнх нь гадагшаа гараа явцдаг тий. Одоо гадны улс орны засгийн газрын бодлогочин одоо бид манай таалтнуудыг бүр талах гэр бүлээр нь одоо уяат нөхцлөөр авч явах тий. Өмнө нь манай одоо blue collar гэдэг тий энгийн ажил хийдэг үйлдвэрт ажилладаг хүмүүсийг илүү их бодлогоор татдаг байсан мөлөө одоо нөгөө сайн тархийг тий манай одоо brain drain гэж яриад байгаа шүү дээ. Тий сайн инженерүүдийг сайн нийтийн чиглэлийн хүмүүсийг гэр бүлээр нь авчих бодлоготой болсон байна шүү дээ. Одоо зарим улс орнууд гээд сорилтууд их байна. Гэхдээ боломжууд бас үргэлжил байдаг. Байгууллага өөрөө ухаалаг зөв бодлого систем хэрэгжүүлээд дээрэс нь бас улс орны хэмжээнд бодлогын ба одоо үйл ажиллагааны бас юу их байна хэрэгцээ нөгөө сайн ажиллах хэрэгцээ талууд хамтарч ажиллаад боловсрал сургалт судалгааны шинжилгээний байгууллагууд тий засгийн газар яам тамгын газар гэл тэгээ манай одоо энэ салбарын түүчилээд явж байгаа энэ зангаа шиг та бүхэн шиг тий хүний нөөцийн хүрээлэн хүний нөөцийн институт хүний нөөцийн менежерүүдийн холбоо гэдэг энэ гоё мэргэжлийн чиглэлийн байгууллагууд за тэгээд бизнесүүд байгууллагууд ингээд аж ахуйн нэгжүүд хамтраад ухаалаг зөв ажлууд бас тийм ч бас амар хэцүү юм гайвал байх л та боломжууд бол байгаа л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө олон салбар ажиллаж байгаагийн бас давуу тал тий бас том групп компани бас гоё давуу талууд байдаг. Ямар ч гэсэн энэ чинь том бизнесийг удирдах байгаа юм чинь гоё эрсдлийн хажуугаар гоё боломжуудыг олж харж менеж хийж чаддсан байна гэж би бол харлаа. Одоо танаа нөгөө байгууллагад гоё эрүүл мэндийн багш таатгал явуулдаг байсан. Тэгээд манай одоо подкастын минь ерөнхий шагис таатгал байгаа. Тэгээд ер нь бол би өөрөө даатгалын салбартаа бас холбогдоод баггүй хугацаа удаж чинь тэгээд энэ эрүүл мэндийн даатгалд ажилтнуудыг хамруулад хамруулсны дараах үр дүн нэр нь ямар байдаг вэ? Хүмүүс маань ер нь хэр өгөөжтэй байна? Тэр талаас нь гоё тайлбарлал. Тэгээ ер нь л өмнө ингээ ажил юуны бас хэд хэдэн төрлийн даатгал яригддаг заримнаас даатгалдаг байсан. Ковидын дараа бол бид нараас илүү их хийш анхаарсан. Бас л нөгөө нэг ажлын сайн сайхан зорилсон хөтөлбөртөг уялдуулаад одоо эхлээд удирдлагуудаа даатгалдаг байсан бол одоо ажилтнуудаа илүү их даатгалдаг болж байна. Дээрэс нөгөө нэг онцгой юм эрсдэлтэй ажлууд байдаг шүү дээ. Одоо тий өөрөөс нь хамаарахгүйгээр эрсдэл хүлээдэг юм ажлууд тий. Одоо магадгүй өндөр дүнтэй хэлцэл хийдэг худалдан авалтын хүмүүс ч гэдэг юм уу. Эднэрийг даатгах. За дээрэс нь нөгөө даатгалыг хэрэгжүүлэхдээ ер нь ийм л юм билээ. Эхлээд бол бид нэр ингээл даатгаж байвал айгүй чухал гэж ингээл бас тий даатгалаа зүтдэг гэсэн чинь нөгөө нэг ялгаа нөгөө хэрэгцээн дээр нь суурлал бенефит ер нь ийм сонголттой байвал их зүгээр санагддаг болцсон. Эсвэл бид нэр ер нь тэгж ярьж байгаа. Даатгалын багтаа сонгохдоо. Тий одоо даатгал сонгох уу эсвэл одоо шууд ингээд эрүүл мэндийн багт өндөр дүнтэй юм гэр бүлийн багц үзлэгт орохыг сонгох ч гэдэг юм эсвэл ингээд сонголтууд нь байждаг. Яг вэ гэвэл даатгал дээр нэг юм зүйл анзаарчихсан. Магадгүй ингээд одоо 40-с дээш насныхан илүү даатгалд ингээд ач холбогдол өгөөд тэр даатгалын нөгөө одоо эргэж олдох боломжийн юм эрүүл мэндийн үзлэгт ороод үзүүлээд, дэмжлүүлээд бас нэлээ өвдөнтгий байдаг ч юм уу те. Тохиолдол нь их болдог ч юм уу.
өгөж ин хүртээд гэтэл магадгүй 20 эдтэй одоо залуучуудыг бид нэр их өндөр дүнтэй даатгалд ингээд даатгуулцдаг. Гэтэл нөгөө одоо залуу ирчүүчтэй тий нэг одоо өвдөхгүй, эмнэлэг орохгүй, ядрахгүй байгаа хүмүүс чинь нөгөө боломжийг ашиглахгүй болохоор бас сэтгэл ханамж нь арай өөр болдог ч юм уу. Бид нар одоо энэ даатгалаас өөр юм сонгож болох уу гэж эхний байдал одоо асуулга ингээд бид нар дээр ирж байгаа байхгүй энэ жил жишээ нь. Тэгэнгүүт нь нөгөө гадны байгууллагч бас benefit manager гэдэг одоо ингээд бүр benefit-ийг ингээд хуваарлаад тий хүмүүс дээр ингээд бүр сууж идэг тусгай одоо ажил албан тушаалтай шүү дээ. Мэргэжлийн хүмүүстэй тэрэн шиг ер нь бас хүмүүстэй сонголттойгоор байж болох юм аа магадгүй за даатгалд ингээ 2 сая төгрөг жилдээ ингээ даатгалын хураамж төлдөг бол энэ даатгалын боломжийг одоо тэр 2 саяга арай өөр зүйлдтэй сургалтын зориулъя гэж байгаа ажилтан ч юм уу. Бенефитүүд ер нь ингээ бас сонголттой байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгэхдээ л бид нар бол нөгөө нэг таашгүй штэ тий. Одоо залуу хүмүүс өнөөдөр би өвдөхгүй штэ, би өвдөөгүй штэ гэж бодож л их нэг өдөр юу тохиолдох вэ хүний амьдралд тий. Гэмтэх, бэртгэхээс ахуулаад гинтийн зүйлс их байдаг болохоор ер нь тэр нөгөө даатгалаараа л даатгалын бодлого хөтөлбөрөөрөө ажилтнуудаа бас ингээ гоё хамгаалаад ирээд эрсдлээс хамгаалаад дээрэс нь энэгээр чинь дамжаал дахиад нөгөө төрөний санхүүгийн боловсрал гэдэг шиг хүний эрүүл мэндийн боловсрал хүртэл ингээд ажилтны бас энэ даатгалын хөтөлбөрөөрөө дамжаад дахиад ингээд хүмүүсийг бид нар боловсруулж яах гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө эргээл сургалт хөгжлийн бодлоготойгоо эргээл талент менежменттэй уялдаад зөвхөн ингээд бид нарыг нэг хэрэгжүүлж байгаа даатгалын хөтөлбөр гээл тэгэхэд бол цаагаар ингээл олон тэр ажилтнуудыг нөгөө талантаа улмал хөгжүүлэх чадахжуулах ингэснээрээ дахиад нөгөө сайн эрүүл илүү боловсрсан ажилт маань эргээд нөгөө байгууллагатай үнцнээ бүтээнэ гэл бүхэл юм ингээл хоорондоо уялдаатай л байдгийм байл л дээ. Тэгэхээр би бас хүмүүсийн илүү сайн даатгаарай л гэж уриалмаар байна. Тийм шүү. Манай Монгол шиг юм челленжтэй нөгөө гатнаас одоо нэг утаа байна, төвчрэл байна. Гадны хүчнээс хамаарсан стресс нөлөөлөл бас их тоххой байна гэж тийм ээ. Тэгэхээр нөгөө залуу гэлтгүү бас нэг эрслээс хамгаалж явах нэг чухал байдаг. Тэр нөгөө сая санаанд орлоо. Тэр байтхан нөгөө саяхан би бас бодож ирсэн. Бие эрүүл мэндийн чөлөө гэдэг одоо жишээ нь өвдөхөөрөө хүн одоо цалинтай чөлөө олгодог байгууллагууд олон болоод байна шүү дээ тий. Тэнгүүд нөгөө сэтгцийн эрүүл мэндийн чөлөө гэдэг одоо бас олон улсад байгууллагууд өгдөг болчиход байгаа хгүй. Тэнгүүд бид нар саяхан бас за одоо үнэхээр ингээд нөгөө сэтгэл зүйн хувьд хямарсан, өвдсөн, унсан тий дороцсон юм үед яагаад хүнээрээ би үнэхээр ажиллаа хийж чадахгүй хагас өдрийн цалинтай чөлөө авъя гэж юм нээлттэй боломжууд яагаад байж болохгүй юм бэ гэж бодогдсон. Түүн шиг сая би нөгөө даатгал дээр магадгүй ингээл өнөөдөр бид нар бие эрүүл мэндээр өвдвөл одоо чиний өмнөөс төлбөрийн төлөх шүүгээ даатгалтай хамтарч байгаа шиг магадгүй одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн даатгал гэж дахиад бас өдөд гарцсан байж магадгүй те дараагийн хэрэгцээ одоо хүмүүсийн сэтгэл зүйн хямралын үед одоо яагаад бид нарт даатгал те нэгэн төлбөр олгоор байж болдгүй юм ч гэдэг юм бас ингээл улмал ингээл өөр болоод хүмүүсийн хэрэгцээ өөр болоод тийм боломжууд улам их одоо сонголттой болоод байна л да. Тэр болгоныг ухаалаг зөв оновчтой хэрэгжүүлэх, байгууллагынхаа бодлого стратегтэй уялдуулах, нөөц боломжтойгоо уялдуулах тийм гээл бас хүний нөөцийн хүмүүс болон удирдлагуудын одоо бас ухаалаг зөв хийх зүйл их байна. За хүний нөөцөөр ингээ 20 гарна. 20 хэдэн жил ажиллаж байна та? Одоо ч 2025 юм биш үү? Тэгэхээр тийм ээ. Тийм саяхан би 20 орчимгүй бодож байсан чи бас айгүй урд явсан биш үү? 25 жилийн ажлын хугацаанд гоё юм. Танаа санаанаас гардгүй хөвчлөлтөй түүх байна тий. Бүр ингээд гардгүй үе байдаг ш нэг тэр үе тэгжэж үлээж эсвэл санаанаас гардгүй хүн ч юм уу тий. Тим тохиолдлууд юу байна? Гоё эргээд турсаа гэвэл хөвчлөлтөй түүх ч юм уу тий. За одоо өстэй ер нь бол мэдээж зөндөө байгaalтай юм байна. Хэцүү ч юм байгаа. Хэцүүч бүр уйлмаар хүн ч юм байдаг. Одоо бид нар чи хүнтэй харилцдаг болохоор юу ის тохиолдох одоо бурхан минь. Шууд одоо ингээд бүр шууд бол яг нэг санаанд орж өгөхгүй л байна. Зүгээр яг хүнтэй холбоотой ихгүй бас янз юм бол зүгээр яг нөгөө хүнтэй холбоотой ихгүйгээр надтай холбоотой их юм шууд санаанд орж байгаа нь бол миний нэртэй л айгүй их нөгөө миний нэр чи нөгөө Нямлаажов гэдгээр Монголд ганцхан байдаг а тийм үү ямар гоё. Тэгмэд хүмүүс янз бүрээр нөгөө дуудана ярилцлага хийдэг нөгөө залуу 20 эдтэй гуштай хахад
ярилцлаганд хүмүүс ирдэг байсан. Өөрөө бүрдүүлэлттэй эрэл хайгуулаа хийдэг ажилд авах. Тэгээ миний нэрийг л ер нь маш их олон янзаар дуудах ч юм уу те. Одоо заримдаа би бүр ажил дээрээ энд дэлгэнж бүр инээдтэй ажил дээрээ за би ингэж л бити дуудаарай гэд би жишээ юу гэж бодсон тий хөвчлээ. Нөгөө нямлааж өг чинь нямхааж өв намхааж өв гэдгээс болоод сүүлдээ бүр айгүй өөрөөр дууддаг ч юм уу эсвэл нөгөө утсаар яриад ингээд нямлааж өв гоё юу гэд дасангуудаа энэ ярилцлаганд ирэхдээ ингээд нэг залуухан бүсгүй сууж яхаар бас их оо яна тийм багт нэрээ. тий өөртөө холбоотой л юм санаанд орж байна. Яг хүнтэй холбоотой ажилтай холбоотой гэвэл мэдээж зөндөө л одоо хөгжилтэй болон хэцүү юмнууд байсан л одоо тэгээ яг сая Еврогоо сүүлийн жилүүдэд би хүний нөөцийн тал руугаа ажиллахаас гадна мэдээж одоо хүний нөөцийн газрын захирал хэмжээ группийн хэмжээний бодлого стратеги дээр ажилгүй яах вэ? Бизнес рүүгээ бас нөгөө захирлуудын зөвлөлийн гишүүн учраас зарим компанийнхаа тузын гишүүн хийхтэй ерөөсөө бизнес рүүгээ илүү яг нөгөө стратегийн түнш байх үүргээ биелүүлэх зорилготой бизнес рүүгээ илүү их ажиллаж байгаа. Дээд түвшний удирдлагуудтайгаа сэт түвшний удирдлагуудтай илүү их туулж эрэл хайгуул ажил давах чиглүүлэх дасан зохицох кэрлэх гэдэг одоо ажиллаж байгаа болохоор бас жоохон яг нөгөө нэг өдөр тутам ажилтнуудтай харилцах гадагшаа дотгошоо хүнтэй их харилцах маань арай бас багасаад нэлээд тийм цомхон хүрээнд ажилладаг болоод байна уу да. Сайн нөгөө сайн бай нийтдээ зөвлөгөө бодсон чи бас шууд санаанд орж ирэхгүй шүү саний. За би бол нэмшаа захирлыг анх харах талаас айгүй гоё юм. Мисс гэмээр гоё хүн байсан шүү дээ. Гоё хүмүүсгүй те. Өгсөн ажиллаараа. Тэгэхээр нөгөө одоо ч гэсэн ингээл та стил айгүй гоё би маш гоё авч явдаг. Манай HR-ийн салбаруудын нэг одоо миссүүдийн нэг гэж би боддгийн. Тэгээд та одоо энэ HR өөрөө айгүй гоё цэгцтэй байх те. Би үлгэр дуурайлтаа авч явах бас чухал санагдаад байхгүй надад. Тэгэхээр таны одоо хувь хүний зүгээс өөртөө анхаарахтаа хэрэгжүүлдэг ямар гоё төлөвүүд байна те. Миний би ингэж те одоо хүн хоорондын ажил чи өөр маш стресстэй ш нөгөө талаараа бас нэг хүний хоорондын харилцааг зохицуулах те стрессээ яаж даван туулдаг яаж өөрийгөө хамраадаг яаж эрч хүчээс илэрдэг те тэр нууцаасаа ирвэл зөндөө магтуулцаа. Ерөн зүгээр хүндэтгэл одоо нөгөө бие авчаана гэдэг нь мэдээж хүний одоо өөрийн нэг өөртөө тавьдаг шалгуур шаардлага юунд байдаг бах. Анхаарал өгч одоо ач холбогдол өгдөг ч юм уу. Дээрэс нь нөгөө оролцогч талуудаа нөгөө хүний нөөцийн хүмүүс чи хүнтэй их харилцдаг хүмүүс харилцагч талаа хүндэтгэж яах бас маш чухал. Одоо жишээ нь өнөөдөр гээд тий нөгөө ярилцлаганд орно гэлтэхэр би нэг зүгээр ингээл бас явдгаараа явж байгаа л гүйд ороод ирж болохгүй шүү дээ тий ярилцлагандаа бэлтгэхээс гадна одоо сонсож байгаа, үзэж байгаа, ярилцж байгаа хүмүүсээ хүндэтгэхээс ахуулаад одоо ядч л үсвэсээ яздаг ч юм уу. Хүндэтгэл ер нь харилцан хүндэтгэл бас чухал учраас тэр маань нөгөө нэг сая хэлээдсэн нөгөө таны яагаад юм бэ гэдэгтэй холбогдож магадгүй бусад нөгөө оролцогч талаа хүндэтгдэг учраас гээд. Дээрэс нь хүний нөөцийн ажил хийх чинь хүнтэй харилцах чинь хэцүү тий гоё ажил. Тэгтээ хэцүү шүү дээ. Үнэхээр тий. Ялангуяа ингээл групп холдинг компани олон удирдлага 50, 60, 70, 100, 200 удирдах ажилтнуудтай харилцсан хамтран. Тэгэл нэг удирдлага болгон бас ялгаатай. Тийм ч бас амар ажил биш. Тэгэл одоо хэцүү зүйл болсон ч тий хүмүүс хоорондоо зөрчилдсөн ч нөгөө HR дээр л орж ирдэг шүү дээ. Таагүй сэтгэгдэлтэй болсон үедээ хүмүүсгүй жаргал хүний нөөцийн хүмүүстэйгээ л уулздаг гэл тэр бүгдийг зохицуулах гэж бас ядарна хаяа бас өөрөө тий галзуурн уурлан гондно гэл хүн л юм чинь тий тэгэхээр нөгөө тэр үедээ яг хэцүү юм дэш зөндөө байдаг. За би бол намайг болохоор хүмүүс их тайван ууралдаггүй ер нь ууралдаггүй ч гэдэг юм уу тэгээд би ч бас ааштай ууртай гэхдээ тэрийг нөгөө нэг EQ-н чадамжтай байх хэрэгтэй удирдлага хүн чинь тэрийг
хизээ хаана гарах уу, яаж илэрхийлэх үү, хадгалаад барьж үлдээ дараа нь дэлбэрэх үү ганцаараа гэлтэй. Зөндөө л бас нөгөө менеж хийх хэрэгтэй гэдэг дээрээ олон жилийн туршид суралцаад явахаараа тодорхой хэмжээгээр бас өөрийгөө бэрдэж хянаж чаддаг болч тийм шиг байгаа. Тэгээ дээрэс нь дахиад нөгөө нэг дотроос нэг юм хүндэтгэл гээл одоо наацх нь би менежер ажилтнтайгаа ярьж байгаа л мэдээж би уурлаад бүр хэцүү байдалд орлоо гэхэд нөгөө талаа хүндэтгээл те дотроо хүндлээл за би энэ чи адилхан л ажил хийж байгаа хүн шүү дээ гэл хүндлэхээр өөрөө ирэхгүй уурман дарагддаг ч юм уу те. Тэр нэг надад байдаг нэг хувийн чанарууд бас надад их тийм болдго юм шиг санагддаг. За тэгээ мэдээж хүнд хэцүү юм бол нөгөө өөрийгөө тэр нөгөө бүх юмыг би ингээ хураагаад бид нар те олонтой харилцдаг өдөрт ажилладаг хүмүүс чинь хураагаад байвал одоо хэцүү шүү дээ. Нэг л өдөр галзуурчих үлээ таахна. Тийм болохоор тэрийг өөр нөгөө нэг аргаар те яавал би ингэж гоё тайвширч чаддیں۔ Ингээл тэгэхээр нөгөө сайхан уул ус агарт очиж амарч байдаг ч юм уу. Эсвэл ингэж нэг гүнзгий амьсгаа авах болон хөлсөө гаргах чинь л ерөөсө хамгийн миний болон ер нь хүмүүс тийм л ах хамгийн их тайвширдаг юу юм бэлээ. Гүнзгий амьсгаа авна гэхэлэр чи өөрөө нөгөө зөв амьсгалах ч юм уу эсвэл йогтой явах эсвэл тэр нэг би ч бас нэг гоё ярахтай дуулах би ч ер нь бас дуулах дуртай. Тэр гэртээ ч юм уу эсвэл зүгээр ингээд юу нөгөө машин дээр явж байхдаа дагаад ингээд хүчтэй хашгирч дуулах чинь ингээд уулан дээр гараад хашгирахаар хүний стресс тайлагддаг гэдэг чинь тэр гүнзгий амьсгаатай холбоотой юм уу? Дуулахаар ер нь хүн их ингэж гүнзгий амьсгал авч гаргадаг юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө амьсгалаараа нөгөө бочиндсан юм маань тижигдээд ингээ гоё тайвширч булчин сулард юм уу. Тэр гүнзгий амьсгаа авахыг чухал. Дээрэс нь нэг хөлсөө гаргах хөдөлгөөн хийх спорт гүйх алхах тэгээд нэг йогийн дасгал хийх гэд хөлсөө гаргаж ээж л ер нь тэр нөгөө бүх хөрөмтлөгдсөн хэцүү юм чи гараа авчдаг юм шиг санагддаг шүү дээ. Байгаль чухал очих тий. Уул ус байгаль цэвэр агаар гэл. Манай HR-уудаас гоё одоо угаасаа стресстгүй HR гэж байхгүй тий. Тодорхой хэмжээний челленжтэй толгорлоо. Тэгээ тэр болгондоо гоё өөрийгөө тайвшруулах, өөрийгөө эрч хүчийн сэнэлэх аргуудтай байх нь айгүй чухал. Миний бас мэддэг ганц нэг хүмүүс айгүй тэр ажлуудаа хүн дээр хүлээж аваад айгүй удаан стресстэй байгаа харагддаг байхгүй тий. Би бүр хүмийн хүнгүү хүлээж аваарай гэдэг. Тэгэхээр ийм аргуудтай байх нь айгүй чухлаа. Тэгэхээр та хэд бас гоё манай түүчилэгч лидерүүдийнхээ гоё тий аргуудыг сонсоод нэрээ ингэж болох юм байна. Миний арга юу вэ гэж ботоосоо гэж би асуултыг асууж байгаа. Тэгээ бүр болохгүй л нөгөө сэтгэл зүйч дээрээ хандах эсвэл мэрэгжлийн хүмүүс чинь тэгэл шал өөр мэрэгжлийн зөвлөгөө өгд юм л. Эсвэл одоо зөвлөгөө авдаг ментор дээрээ очдог ч юм уу тий. Ментор дээрээ очиж зөвлөгөө авах гэх юм. Тэгэл олон арга байна дөө. Танаа HR-ийн баг хэрнээ хідүүлээ байна. Тэгээ миний мэдхийн танах нь аюу гоё юм олон улсын HR Actemас бас гоё сургалтууд аваад нэгэндээ заагаад хөгжөөд байгаа харагддаг би сонсч байсан те. Тэгэхээр хүний нөөцийн баг нь хідүүлээвэ яаж сурч хөгжиж байна. Миний мэдих Максын HR-ууд их чадварлаг хүмүүс байгаад байдаг. Тэгээд тэр талаар гоё ярил. Бид нар ч одоо нэг 80 болж гэнэ үү да. 80 хүн байгаа гэдгийг чингүүт гараа 80 болоо шүү дээ. Тий. Тэгээд зарим хүмүүс маань мэдээж нөгөө захиргааны админ үүргээ хавсарч хийдэг ч юм уу бас янз бүрийн оролцоотой. Ерөнхийдөө хүнтэй холбоотой ажил хийдэг бол нэг 80 хүн болж гэн бүрдэх хэмжээнд. Тэгээ манайш нөгөө групп компани болохоор толгой компани дээр нэг 4-5 хүнтэй баг. Одоо би ороод 4-5 хүнтэй баг бодлого стратеги тэ зөвлөл охин компаниудад зөвлөх үйлчлэгээ үзүүлээ явдаг багийн компаниуд маань одоо хэдэн ажилтнтай ямар одоо үйл ажиллагаа нь хэр төвөгшөлтэй хааны хөдөө юу хотод уу ростер уу гэд уурхай юу гэд тэрнээсээ хамаарат компаниуд маань нэг 20-с 20-дээс 1000 ажилтнтай хамгийн том компани маань 1000 ажилтнтай хаал дээр ресурс байгаа. Тийм сүү хувьцат компани маань 700-аад ажилтнтай болчихж байгаа. Гээд ингээд дараагийн 500 300 гэд явж байгаа. Тэгэхээр хүний топа үйл ажиллагааны цар хүрээ эргэлтгээд хүчин чадлаас чадамжаасаа хамаарат HR-ийн баг маань янз бүрийн бүрэлдэхүүнтэй зарим нь ингээд бүр одоо жишээ 1000 ажилтнтай газар бол 20 дун ажиллаж байхад 50 ажилтнтай компани дээр л нэг хүн ажилладаг гэх мэт янз бүр байгаа. За хүмүүсээ хөгжүүлэхэд бол олон аргаар Макс Актемараа дамжуулаад
болон нөгөө компаниудынхаа сургалт хөгжлийн төлөвлөгөөр бид нар аяндаа бусад байгууллагатай ажил хөгжиж явж байгаа. Дээрэс нь BB-ээс суралцах яг та түрүү хэлсэн. Тэр л ер нь их өгөөжтэй санагдаад байгаа сүүлийн жилүүдэд. Одоо ингээд жишээ нь сая Global HR-т явсан HR-ууд маань сэдвээ хувааж аваад ирээд хүмүүстээ бас олж авсан, ойлгосон, ойлголтоо бусад багийнхандаа дамжуулаад ингээд хичээл болгоод бүр BBD болгож бэлдээд хувааж аваад зарлаад хийдэг ч юм уу тий. Эсвэл бид нар одоо юуны албан ёсны олон улсын ийм их сурвалжуудад төлбөрөө төлөөд одоо бүгдээрээ хамтдаа суралцдаг. Одоо суралцсныгаа дахиад сэдвээ хувааж аваад бусад хүмүүстэй заадаг ч гэдэг юм уу. BB-ээс суралцах бас арга байна. Дээрэс нь knowledge sharing гэдэг HR-ийн багийн одоо удирдлагын нэг удаа хийдэг уулзалтаараа ч юм уу те BB-нээсээ бас болон гадны зочин салбарын амжилттай яваа хүмүүсээс суралцсан гэд олон аргаар суралцах гэж хичээж байна да. Миний харж байгаагаар яг тэр нөгөө том группийн HR багууд дундаас хамгийн гоё одоо удирдлагын нэг уулзсан уулзах ширээ хийдэм биш тийм ээ. Удирдал сардаач бас уулзаад байгаа. Гэхдээ нэг уулзлын хэлбэрд янз бүр. Одоо танахаас одоо HR найзуудтай болоод танаа юм аягүй их гарч ирсэн тийм ээ. Бас оролцоог гэж харагдахад ер нь бас нөгөө нэг гадагшаа хүмүүс макс ер нь бодлого нь тийм байхгүй юу? Ерөөсөн манай үүсгэн байгуулагч захирлуудаас эхлээд зөвхөн одоо нөгөө бие засаад гэрээсээ төрөс гэдэг шиг зөвхөн макстэй ингээл нэг шигдээл зөвхөн ажлаа сайн хийдэг юм иргэн байхаас илүүтэй нийгэмд дуу хоолойгоо зөв илэрхийлдэг гадагшаа сайн дурын болоод бусад одоо тухайн салбарынхаа хөгжилд ч юм уу эсвэл Монгол улс хөгжихэд нөгөө манай бүр юу ч илүү сайхан Монголын төлөө гээд урианаас ахуулаад ингээд арай өөр нэг алсын хараа бодлого үнд зүйлтэй болохоор хүмүүсээ ч гэсэн идэвхтэй оролцоотой иргэн байхад нь бас яадаг. Одоо бид нарыг гэхэд манай удирдлагч энэ бизнесийн орчны одоо өөрчлөлттэй зөв болоход хурдан зөв өөрчлөлт хийхэд бизнесийн орчныг дэмжсэн дуу хоолойгоо илэрхийлэх тэр ассоциац худалдаа ажилтны танхим юу гэдэг те сонин сэтгүүл татврын одоо тухай хуулийн өөрчлөлт гэлдэхэд манайхаас одоо явж ярилцлага дуу хоолойгоо илэрхийлдэг ч юм уу те оролцоотой байхыг ер нь зөвлөдөг, шаарддаг. Өөрсдөө ч тийм одоо манай үсгэн байгуулагч захирлууч их оролцоотой шүү дээ. Нийгэмдээ болон бизнесийн хөгжилд тэрэн шигэ бас HR-ийн хүмүүсээ ч гэсэн бид нар яг л тэр зарчмаараа яв, оролц, үүз, хар одоо зөвхөн ажилдаа нухлагдсан, дарлагдсан тийм нэг ажлын боол болцсон, burnout болцсон ингээд нэг ууртай HR байж болохгүй шүү дээ тийм. Явдаг, оролцдог, илэрхийлдэг, хөгжилд одоо хувь нэмрээ оруулдаг, нөхөрлөдөг, найзалдаг, нэтворкинг сайтай. Яг түрүүний тэр суралцах хөгжигч нь бас нэтворк нар аягүй хөгждөг. Бид нар одоо BBC ямар их суралцдаг үлээ тийм шүү дээ. Байнгын уулзалт, хурал, форум, хилцүүлэг, клаб гэл ингээ явахаар чи хүн аягүй хөгждөг байхгүй. Салбарынхаа мундгуудаас болон бусад юунаас суралцаад явдаг болохоор гадагшаа бас оролцоотой байхыг зөвлөдөг. Тэр хэмжээгээр хүмүүс маань ингээд олон нийтийн үйл ажиллагаанд болон салбарын болон бусад зүйлд оролцоод явхаар нөгөө ил харагдаад байгаа хэл та максийнх ингээд би айгүй их олж хардаг те. Тэгэхээр манай HR-ууд бас доктортай нөгөө макстай доктортай тэгээд брэнд нь болоод нүүр царайнд л явж байгаа шүү дээ тийм ээ. Олон бас HR-ийн хүмүүс байна. Тэгээд манай HR-ууд бас миний энийг асуусан зорилго маань манай зарим HR-ууд стаж ингээ нэг ажил гэр хооронд бас амьдраад байгаа харагддаг байхгүй нөгөө бидний бас хөгжих нэг одоо аргач нь өөрөө нэтворкинг тий хаана салбарын юу болж ийн ямар ивент болж ийн ямар сургалт үйлч тий үйл ажиллагаа болж ийн тэр идэвхтэй оролцсныг ууч чухал байгаа гэдэг. Тэгжээж бид нар хаянаасаа гар сэтгэдэг, байгууллагаасаа гар сэтгэдэг, бусдын гоё нөгөө туршлагыг хуваалцаж шин санааг олж авчаадаг. Тэгээд тийм байгаараа гэж би айгүй зөвлөмөр байна тий. Би бас хүмүүстэй зөвлөдөг нөгөө одоо ингээл нэг хаалттай ингээл бид нар дотроо ингээл шинэ зүйл хийж ивэл гадагшаа илэрхийлж болохыгоо нөгөө нууцгаа яг байгууллагын нууц биш бол туршлагаа бас аюулсан хуваалцаж явах хэрэгтэй байхгүй нээлттэй. Тэгээд бас оролцоогоо илэрхийлээд туршлагаа хуваалцаад явж байгаарай. Хүмүүсээс бусдаас суралцахаас гадна бусдад бас мэддэг чаддаг бүхний түгэж байгаарай. Хамтдаа өгчих ёстой шүү л гэж бас хэлдэг юм. Тэр хэмжээгээр бас оролцоо өндөр өгдөг хаа. Баярлалаа.
За тэгээ бид нэр ингээд баг цаг ярилцж байна. Тэгээ манай подкастын цаг болт айгүй хурд. Би ч одоо нэг 20 минут болж байгаа гэж үзсэн гэдэг байна. Нөгөө энэний ярианаар цагаа бас тийм юу энийг харахад цаг болцсон байна. За тэгээд ингээд ярилцаад байвал баг өдөржин ч ярилцж чадна бид хоёр тийм. Ярих юм айгүй их байгаа. Гойгоо хөтөлбөрүүдийн бас ингээд гой задлаа ярьж бас болохоор тийм гоё туршлагатай байгууллага одоо 33 жилийн түүхтэй 20 гаруй охин компанитай 6,000 ажилчинтай 3 компани хүн нөөцийн захирал учраас бас байгууллагада бас 20 гаруй жил холбогдоод ажилласан учраас айгүй гоё юм туршлагууд аяг их гарахаар байгаа. Тэгээд дараа бас гоё манай энэ сэтгүүлийг манаас гоё уншаараа энэ дээр манай нямлуудын захиралчин нөгөө бүр одоо ингээд нэгэ харах юм бол маш гоё түүхүүд нь ингээд байгаа. Тэгээд манай Зангаа цэгийн миний ичээр магазин болон дээр байгаа. Тэгээд сэтгүүлийг минь аваагүй хүмүүс онлайнаар унших бүрэн боломжтой. Энэ дээрээс гоё түүх нав хав байсан. Санаа авахар зүйлс. Яг нөгөө ярилцгаар чи бас зарим зүйл санаанд ордог. Бичгээр чи бас их гоё. Зэгцтэй орж ирдэг. Би бас энэ сэтгүүлээ бүх дугаараа уншсан өмнө тийм энд оролцохоос өмнө намар бүх дугаараа уншаад маш гоё нөгөө эргэж хараад бас санаа авах. Тий. Нэг ингэ сонсоод өнгөрчихгүйгээр сэтгүүл ч юм бас яг ингэ гоё ширэн дээр ичхаараа эргэж хараад өө нэр тэнти байсан шүү дээ. Эндээс харъя гэд эргээс суралцах боломжтой. Сэтгүүл байна. Тэгээд энэ подкаст бас ингээд бид нар чинь нөгөө олон улсаас бол яг ингээл англи хэлтэй л бол юу ч одоо үзээд хараад судалж болж байгаа. Монголын туршлагач бас айгүй чухал шүү дээ. Бид нар монголчин өөр шүү дээ. Эдийн засаг нийгэм орчин хүмүүс гээд бүгд өөр байгаад байдаг. Тэгэхээр Монголдо бас амжилттай яваа. Хүмүүсээсээ суралцахад айгүй чухал учраас энэ сэтгүүл, энэ подкаст, энэ ном гэл бүгдээрээ нөгөө өгөөжтэй байдаг. За баярлалаа. За ингээд тандаас миний нэг асуугаагүй хэлмэр санагдчихж байгаа зүйл юу вэ? Тэр талаараа гоё манай HR-уудад ялангуяа шинээр ажиллаж байгаа HR-ууд. Одоо манай нямлуугийн захирал бол философи суурьтай хүн юм байна тийм ээ. Тэгээд манай нөгөө би ч бас актив багшилдаг суралцагчид маань миний одоо бакалавр өөрөө тэгээд дахиад HR-аар суралцаад намайг ажилд авах болов би амжилттай ажиллах гэж аяг асуугааддаг байхгүй. Тэгээд одоо миний өнөөдөр хүртэл ярилцсан бүх л одоо HR-ын захирлууд бүгд бакалавр нөөр хүмүүс байна. Тэгсэн мөртлөө гоё дахиад суралцаад өөрийгөө чадваржуулаад байнга суралцаад ингээд гоё амжилттай ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэгээд би бас тэрэн дээр бас гоё санаа зовлтгоор өөрийгөө хөгжүүлээд гоё яваасаа гэж бас шавнартаа бас хэлмэр санагддаг байхгүй. Би энэ подкастыг бас сонсож байгаа шавнараа бас гоё мотивацжуулахыг хүсэж энэ подкастаа хийдэг. Тэгэхээр танд бас гоё шинээр одоо HR-аар суралцж байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна. Яг энэ чадвараа аягуугаа хөгжүүлээрэй гэж хэлэх зүйлс юу байна те? Зөвлөгөө. Үндсэн нөгөө мэрэгчл маань өөр тэгээд эхлээд HR-аар ажиллаж явж байгаа сүулдэ би ч шүтээсийн ажиллаж явах явцтай. Энэ нөгөө хүний нөөцийн ажилдаа илүү их дуртай болоо да. Ерөөсөө би ажиллаа олчлаа гэдэгэнгүүт мэрэгжлийн байх хэрэгтэй шүү дээ өмнө. Тэгээд шүтээсийн гэтээ хуучин гитэмс буюу одоо менежментийн сургууль яг магистр болохоор хүний нөөцийн удирдлага. Тийм. Бизнесийн удирдлага ихтэй, MBA ихтэй хүний нөөцийн менежментийг сонгож хийж ирсэн. Тэгэхээр би одоо энэ чиглэлээр ажиллах гээд явж байгаа хүмүүстэй болохоор юу захих вэ гэхээр яг дуртай ажиллаад тийм одоо хийх хэрэгтэй ажиллаад үз. Тэгээд үнэхээр яг та өөр ингээд хүнтэй ажиллах тийм энэ хүний асуудал шийдэх тэгээд ингээд байгууллагынхаа хөгжилд яг өөрчлөлтийн агент болоод ингээд манлайлаад байгууллагынхаа нөгөө алсын арыг ойлгоод түндэ өрхийн тулд хэрхэн яаж гэдэг стратеги ойлгоод яг тэр бизнес стратегийн түнш болоод явхад үнэхээр та дуртай байна уу? Таны хүссэн ажил мөн үү? Та энэ олон хүнтэй ажиллах энэ их бичиг заас энэ дижитал юуг ашиглах тийм чадамж байна уу? Дуртай ажил хийж гэнэ үү гэдэг л айгүй чухал. Тийм тэгэхээр нөгөө хийж үзээд л одоо тэгэл бишээл мэдээж бушуухан тий дуртай юмаа олоод өөрийгөө олоод явсан дээр бах. Яг хүнтэй холбоотой ур чадвар хүнтэй холбоотой ажил хийхэд зөө soft skill талаасаа гэвэл тийм нөгөө эмпати ерөөсө бус нөгөө талаа одоо би гэхээс илүүтэй нөгөө талаа л ойлгох, мэдрэх, сонсох, судлах тэр хэрэглэгчээ, харилцагчаа, удирдлагаа хамт олноо хүмүүсийг, ажилтныг ойлгох тэр эмпати, сэтгэл зүрэх, юу мэдрэмж их чухал гэдэг байгаа би ерөөсөө тийм та хичнээн тийм одоо мундаг боловсрал те
мэдлэг юу байлаа хичнээн уншиж судлаач гэсэн мэдрэмж айгүй чухал. Дээрэс нь үйлдэх яг хийж үзэл сургамж аваад те сайжруулаад амжилт гаргаад явах үйлдэл айгүй чухал гэж боддог. За тэгээ өөр ч нээх айхтар зөвлөд юм явахтай. Эндээ тэгэл хийгээд үзэхэр өөрөө суралцал хөгжөөл явдаг да. Сайн удирдлага, сайн менежер хамт олон баг айгүй чухал байдаг. Миний эзэн салбарт ажиллахад. За тэгээд ер нь тэгээд тийг зөвлөжнэгээд усчихгүй. Тэгээд өөрөлдөх бас хэлжээ. Ер нь нөгөө би түрүү оролцоотой байх талаараас өмнөх ажлаа хийхээс гадна нийгэмдээ улс орноо хүчгэд те нийгмийн эдийн засаг одоо өсөлт авчирхад бас хүн болгоно л оролцоотой байх хэрэгтэй гэдэг шиг салбарынхаа цаашаа ер нь бол би нэг ингэж л бодоод байгаа. Одоо бид нар зөндөл их бас уулзалт ярилцдаг арга хэмжээ форум юм ярьж байна. Хүний нөөцийн салбарыг яг олон улсаас Монголд засгийн газрын бодлогоч тэр улс орон бусад улс орон ямар одоо ухаалаг бодлого хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын бодлого энэ олон судалгааны институт хүрээлэн одоо төрөөс байгууллагууд энэ бизнесийн нөгөө талтай байгааг ажлаа хийж байгаа явж байгаа энэ хүмүүсгээд бүгдээрээ хамтраад тэгээ нөгөө манай мундаг одоо сургуулиуд багш нар хэдүүлээ хамтраад энэ салбарынхаа хөгжилд нэг илүү их одоо ахиц дэвшиц гаргамаар байна. Одоо нэг хүнд нэг гэрээ засцсан хүнд нэг өөр улс орны харагдаад байдаг шиг биднэрт яг нэг ин одоо жишээ надад бол нэг юм нэг биер амтагдаад байгаа байхгүй юу? Одоо нэг салбарынхаа хөгжилд нэг хувь нэмрээ оруулах юмсан тий. Жохон цаг зав гаргаад одоо хөгжилд нь хувь нэмрээ оруулах юмсан бодит судалгаа, шинжилгээнүүд за тэгээ боловсрал нөгөө ирээдүйд хэрэгтэй энэ одоо хувьсаа өөрчлөгдөж байгаа ирээдүйд хэрэгтэй ур чадварыг бид нэр хаагаад байдаг. Нөгөө талдаа бүр 10 жилийн боловсролоос дунд сургууль, их сургуулийн боловсролын тогтолцоо гэдэг энэ бүр улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдах байхгүй. Тэгэхээр бид нэр одоо Монгол улсыг хөгжүүлэхийн тулд энэ салбарыг хөгжүүлэхийн тулд илүү их ухаалаг зөв хамтын ажиллагаа түншлэл их чухал байгаад байгаа. Тэгэхээр бүхэл салбарынхаа хүмүүст бас энэ дээрээ хэдүүлээ хамтраад гоё ажиллая, тийм хамтрий зөв юм алхам те процессор ажиллаад хамтраад бас гоё одоо магадгүй солонгосын нийгэмлэгүүд шиг салбараа хөгжүүлэх нийгэмлэгүүд аягүй их байт юм л шүү дээ. Тэгэж одоо уриалж जैन тэгээд тэрнтэй одоо бас энэ хөгжилд хувь нэмрээ оруулаа явуулж байгаа бүх үйл ажиллагаануудад бас энэ боломжийг ашиглаад баярлалаа. Чи их зөв зүйл хийж байгаа шүү. Амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд немтологи захирлын зөвлөснөр оролцоотой байгаараа. Тэгээд оролцоо хамтын ажиллагаа айгуу чухал шүү гэж би бас дахин сануулж хэлмээр байна. За тэгээд манай нэвтрүүлэг ивент тэтгэгч нартай. Ивент тэтгэгчийн бидлийг гардуулъя. Өмнөх дугаараас үзчихсэн ч бас зөндөө бидлэг аваад шүү гэж. Тийм за эхлээд манай нөгөө ерөнхий эндч мань агис татгалгаа. За мөн хөгжил трейд компани манаас гарын бэлэг юм ивент тэтгэгчтэй хөгжил трейдийн гоё юуны бэлгийн гоё уутан бүр гоё болсон билээ. Энэ бэлэг өөрөө би хөгжил трейд хамтарч байгаа нэг эмэгтэй хүмүүст айгуу хэрэглээтэй бэлэг гаргаж өгдөг айгуу гоё. За дараагийн бэлэг маань манай бас ивент тэтгэгч байгууллага Ачуур клиник гэдэг энэ урьдчилан сэргийлэх эмнэлэг байдаг. Одоо миний одоо сүүлийн 2-3 жил үйлчлүүлж байгаа эмнэлэг багхгүй. Энэ болохоор нөгөө би ч үе очиж ядраад байна уу? За харшлын хорлон мөнхийн залуу багц гэ багцуудтай байхгүй. Тэгээ би ч нөгөө ядрах үедрээ очиод багцууд нь хилэгчдэг. За би жоох ачаал авах гээд ядраад байноогоо хийчих. За би нөгөө арга хэмжээнд оролцож мөнхийн залуугаа хийчих гээл. Тэгээ одоо утахгүй шинжил болгож байгаа. Тэгээ гоё мөнхийн залуу багц дараад хөөрхөн болоод хүрээд ирээрээ. Угаасаа хөөрхөн хүн. Тэгээд Ачуур клиникт бас маш их баярлалаа. За мөн манай одоо миний одоо эрхлэн гаргадаг манай Зангаа цэгийн миний Ичиг магазин сэтгүүлийн маань бас сүүлийн дугаар байгаа. За энэ сэтгүүлээ бас би бэлгэндээ хийсэн байгаа. За миний одоо гаргасан энерги менежмент ном байгаа. Энэ номыг маань инфлюенсер авсан байгаа. Энэ номыг би гоё HR-уудынхаа нөгөө тэр номын одоо сан тавиараа бас гоё уншуулад тэ хүмүүстэй гоё бас хүргээрэй гэж хэлмээр байна. Манай нөгөө active room гэдэг ажил дээр гоё юм амралтын өрөө бидэх ажилтнуудын номын сантай тэндээ ээж тэ. Тэгээрээ тэгээд бид нар чи өөрөө нэг эрч хүчээ удирдахчаа жилээ бүтээмжтэй ажиллана. Нөгөө талаар илүү гоё юм хөнгөн аз жаргалтай байхад нөлөөлдөг шүү. Тэгээд ичээрүүд нас авч уншаарай гэж зөвлөж байна. За тэгээд бэлгээ ингээд гардуулъя. Баярлалаа ямар гоё. Зөндөө бэлэг авчлаа. За энэ гоё ном уу. Байгаад. За баярлалаа манайхаа.
Баярлалаа. Тийм ингээд манай өнөөдрийн дугаар энэхүү амжилттай өндөрлөө. Тэгээд бүх HR-уудаа бүгдэнд нь ажлын амжилт хүсье. За амжилт хүсье. Баярлалаа.